Сайн байна уу? Би Сон байна. Таны одоо байгаа нөхцөл байдалд сахиус нь яаж дэмжлэг үзүүлж байна? Болон яг ямар зөвлөгөөг танд дуулгамаар байна вэ гэдэг pick a card сонгодог хөзрийн мэргэний хэлэхэд бэлэн боллоо. За групп номер 1 нь 18-ын тоотой манан гэдэг нэртэй ийм хөзөр байна. За групп номер 2 нь болохоор 28-ын тоотой солонго гэдэг ийм хөзөр байна. Групп номер 3 нь 5-ын тоотой bloom буюу дэлбэлэх гэдэг ийм хөзөр байна. За тэгэхээр группээ сонгохдоо мэдрэмжээ мэдэрж байгаа сонгоно. Тэгээ энэ бичлэгээр нь харах асуултуудыг нь харуулж өгье. Хамгийн эхлээд байдал болон асуудлыг нь харж өгнө. Энэ energy check буюу энергийн шалгалт болж өгж байгаа. Энергийн шалгалтаас нь хамаараа та зөв группээ сонгосон байна уу юу гэдгээ тодорхойлох боломжтой. За тэгээд энэ нөхцөл байдал таны хийж байгаа зөв зүйл болон буруу зүйлийг нь харж өгнө. За тэгээд сахиус нь ямар дэмжлэгийг өгж явуулж байгааг нь харна. Сахиусны зөвлөгөөг нь харж өгнө. Ингээд бичлэгийнх нь эхнийх нь хэсэг өндөрлөж байгаа. Тэгээд бичлэгийнх нь эхнийх нь хэсэг таалагдах юм бол нэмэлтийг авч намайг дэмжиж өгч болно. Тэгээд нэмэлтээр нь харах асуултууд нь гэвэл энэ байдлын ирээдүй. За энэ асуудлын утга учир болон сургаал нь юу вэ гэдгийг харж өгнө. За тэгээд таны уншлага нь ямар сэдвтэйгээс нь хамаарат тэрнтэй нь хамааралтай нэг асуултыг нь асууж өгнө. Тэгээд тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгөөд бичлэгийн 2 дахь хэсэг дууснаа. За тэгэхээр сайхан гүн амьсгал аваад тайвшраад мэдрэмжтэйгээ холбогдож жагаад өөрт хамгийн их татагдж байгаа группыг сонгоорой. Групп номерны уншлагадаа тавтаа морил. За тэгэхээр шууд таны одоо байгаа нөхцөл байдлыг нь хараад өгье. Ямар нэгэн асуудал тань тохиосон учраас энэ уншлагыг авч иж болцсохгүй. Эсвэл ямар ч асуудал тохиогоогүйгээр зүгээр л одоо нөхцөл байгаа байдалтай илүү их нэмэлт мэдээллийг авмаарс учраас уншлагыг авч иж болцсохгүй. За тэгэхээр таны одоогийн нөхцөл байдал яг ямар байдалтай байна вэ хараад өгье. Shrine доош харсан. Angelic support сахиусууд нь хангалттай тусалж өгөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрсэн байна. Earth гэнэ. Шороо гэдэг хөзөр гарч ирсэн байна. Шороо гэдэг хөзрийнх нь ордууд нь болохоор өхөр охин материал ордууд байгаа. Persistence, patience and practicality. Ерөөсөө ямарваа нэгэн нөхцөл байдал дээр та удаан тэсэж чадахгүй юм шиг эсвэл энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй юм шиг санагдсан мэдрэмж төрсэн ийм асуудал тулгарсан байна. Нэмэлт мэдээлэл харъя. Page of Pentacles, The Magician. За тэгээд Three of Pentacles гэх үзэр унсан байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүйл боломж байхгүй болсон. Тэгээ communication нэг бол огт байхгүй. Эсвэл татгалцсан сөрөг communication ирсэн. Чи болохгүй нь хангалтахгүй нь гэдэг үг хил ам биш гэсэн тийм үг орж ирсэн. Таны амьдралд орж ирсэн. Чи болохгүй байна, энэ болохгүй байна гэсэн юм сөрөг мэдээ дуулдсан. Тэгээд эсвэл ямар ч мэдээ дуулдаагүй нь таныг rejectlээд байгаа юм шиг, таныг голоод байгаа юм шиг, та гологдож байгаа юм шиг, та тэнцээгүй юм шиг мэдрэмжийг төрүүлсэн юм нөхцөл байдал үүсчээ. Тэгээд энэ нөхцөл байдал нь карьертэй холбоогүй гэж харагдаж байна. Карьертэй холбоогүй. За тэгэхээр карьертайгээ холбоотой асуудал тулгарсан хүмүүс байсан бол энэ уншлага таны уншлага биш болоод явчлаа. Persistence and patience гэдэг би хэр удаан нэмж хүлээж чадхаа бол мэдэхгүй байна. Хэр удаан ингээд тууштай явж чадхаа бол мэдэхгүй байна. Дахиж хүлээмээргүй байна. Дахиж ингэж өөрийгөө хүчилж зүтгэл гаргамааргүй байна. Ингээд нэг л амар хүнд чулуу өөрчээд уулын өөдөө алхаж байгаа юм шиг юм мэдрэмж төрж гин. Тэгэхээр ямарваа нэгэн зүйл айгүй юм хүнд санагдсан байна. Хүнд хэцүү санагдсан. Тэгээ ганцаараа бүх юм болгоод байгаа юм шиг ганцаараа өргөж дийлэхгүй байгаа юм шиг юм хэцүү мэдрэмжтэй зүйл тохиосон гэж харагдаж байна. За. Тэгээ сахиусууд нь ерөөсөө туслахгүй ч байгаа юм шиг эсвэл буруу зүйлээ хийгээд ч байгаа юм шиг
хувь заяаныхаа дагуу биш хувь заяаныхаа эсрэг дагуу буруу зүйлсийг хийгээд байгаа ч юм шиг мэдрэмж төрсэн байна. Тэгээд энэ зүйлийн тэгсээд хийгээд яваад байгаа шалтгаан нь энэ зүйл танд аз жаргалыг авчирна гэдэгт итгэж байгаа гэж бодож байгаа. Учираас ингээд гүрийгээд яваад байгаа. Хэрэг гүрийгээд ах юм бол ялалт ирнэ гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Гэхдээ тэр ялалттай хүрэх хүртлээ ингэж зовсоор л ах юм уу? Нэг л юм би буруугаар хийгээд байна уу? Гэсэн мэргэлзээнүүд төрсэн байна. За тэгээ бас энэ нөхцөл байдалд маш цөөхөн ихэнх хүмүүсийн хувьд биш цөөхөн хүмүүсийн хувьд нь жоохон дарангууллын асуудал тулгарсан байж болзошгүй босс гэдэг ч юм уу те багш гэдэг ч юм уу эсвэл эцэг их гэдэг ч юм уу нас хэрэгэм зэрэг зиндаагаараа ялгаатай танаас илүү дээгүр хүн таны дарангуулсан ийм нөхцөл байдал үүссэн байж болзошгүй. Гэхдээ энэ нь маш цөөхөн хүмүүсийн хувьд ихэнх хүмүүсийн хувьд болохоор дэмжлэг байхгүй, эргэн тойронд нь дэмжих хүмүүс байхгүй ганцаараа байгаа учраас хэцүү санагдсан байна. Харин цөөн хүмүүсийн хувьд эргэн тойронд хүмүүс байгаа боловч тэр хүмүүсүүд нь нэмэр биш дараа болоод байгаа гэж харагдаж байна. За одоо таны хийж буй зөв бөгөөд буруу зүйлийг нь хараад өгье. Тэр урьдчилгын байдал бол ерөөд бол ийм байна, айгүй ойлгомжтой гарч ирж байна те. Боломж олдохгүй байгаа. Нэг бол режек татгалзагдсан эсвэл гологдсон мэдрэмжийг хин нэгэн хүний хэлсэн үгнээс болж авсан эсвэл хэлээгүй үгнээс болж өөрийгөө гологцсноор мэдэрсэн байгаа. Тэгээд энэ замаараа яваад ах юм бол би аз жаргалтай байна гэдгийг мэдж байгаа боловч тэр аз жаргалтай хүрэх хүртлээр явж байгаа зам маань зөв байна уу? Ер нь би зөв явж байна уу? Нэг л их хүнд ачаа өөрөөд хэцүү зовж зүдэрч яваад байгаа юм шиг санагдаж байна. Ингэж зовж зүдрэх шаардлага байгаа юу? Хэр удаан тисэж гүрийхээ би мэдэхгүй байна гэсэн байдалд орсон байна. Та тэгэхээр шууд захиусуудаас энэ асуултуудыг хандаж тавьж байгаа юм байна. Таны сүнс бол шууд захиусуудаас асууж байгаа юм байна. Хей болж гинөө энэ чи одоо надад дэмжлэг ирэх юм уу? Эсвэл би ямар нэгэн буруу хийгээд байна уу? Ингэж амар хэцүү байхын зөв юм уу? Гэж шууд захиусуудаас та асуужээ. За одоо тэр таны хийж буй зөв бөгөө буруу зүйлийг нь харуулдаг өгье. Таны хийж буй зөв зүйл болохоор temptation. За буруу зүйл нь болохоор heart. За таны хийж байгаа зөв зүйл нь ерөөсөө нөгөөний юунд автахгүй байх. Ийм одоо янз бүрийн юу гэдэг лээ? Хөөе найзаа хүрээ дээр хаяалаа хамт шоуд гэдэг ч юм. Ингээ юунд автахгүй байна та юу гэдэг лээ? Уруу таталтанд ерөөсөө унахгүй байна. Тэгээ уруу таталтанд ерөөхдөө бол унахгүй байхаар харагдаж байна. Энэ нь бол таны хийж байгаа зөв зүйл мөн. Харин таны хийж байгаа буруу зүйл болохоор энэ хийж байгаа зүйлсүүдээ ерөөсөө юм өөрийнхөө зүрхтэйгээ хамтарч хийхгүй байна. Тэгэхээр тэгээ ерөөсөө хийж байгаа зүйл нь төгсөн байгаа, ойрцсон байгаа гэдгийг ерөөсөө мэдэрч чадахгүй байна. Тэгэхээр мэдрэмжийн унтраачаад хийгээд яваад мэдрэмжийн унтраачаад энэ зүйлийг хийж яваад байгаа болохоор энэ зүйл амар хүнд хэцүү санагдаад байгаа гэж харагдаж байна. За мэдрэмжийн унтраана гэдэг нь болохоор та ямар нэг ажлыг хийж байлаа гэж бодъё те. Одоо жишээ нь кафе бэнад эсвэл Tom and Tom's кофе хийжлаа гэж бодъё. Тэгхийн бол та өөрийнхөө мэдрэмжээ унтраагаад гэ зомби шиг хийвэл нэг өөр эсвэл тэр яг ажилдаа present буюу ажилдаа яг ийм одоо цагтаа байгаад тэр кофенийхаа сүүг нь үнэрлээд гэдэг ч юм уу. Кофенийхаа сүүг нь үнэрдэг шүү дээ. Өөр хамраа дүүрч үнэрлэх биш. Ингээ зүгээр сүүгээ ууруулж явахдаа үнэрлээд тэгээд нөгөө нэг ширээ сандлуудаа арчиж явахдаа тэр ширээ сандлууд дээр тусч байгаа нарны гэрэл энтрийг нь ажиглаж арчаад гэдэг ч юм уу те. Ийм зүрхтэйгээр сэтгэлтэйгээр кайфтайгаар хийж болдог. Тэгээд таны хийж байгаа зүйлсүүд ууг нь кайфтай байх ёстой боловч кайфтайгаар хийх ёстой зүйлсийг кайфгүйгээр хийгээд байна. Танд ямар нэгэн зүйлийг төлөө хөөцөлдөж байгаа бол ямар нэгэн зүйлийг ажил болгосон бол энэ зүйлийг кайфтай хийх ёсгүй гэж боддог. Бодлын алдаа байж болцсохгүй надад санагдлаа. Одоо нэг зориг тавьсан тийм энэ зорилгын төлөө үнэхээр ингээд шүтээ зугаад зүдрээд гүрийгээ төвчээд зовж хийх ёстой. Тэгжиж л амжилтанд хүрдэг гэсэн юм бодол байж болцсохгүй. Харин яг үндэ сахиусууд нь болохоор таныг уг нь аз жаргалтай байгаасай гэл ийм садаануудыг ийм сорилтуудыг таны амьдралд оруулаад ирсэн. Гоё ийм сонирхолтой илүүлдэг тулаам эвлүүлж байгаа юм шигээр хөгжилтэй байдлаар хийн байхаа гэж бодоод таны амьдралд сорилт оруулаад ирсэн чинь та тэрийг амар зов шигээд байгаа харагдаж байна.
За тэгэхээр одоо сахиусууд нь танд энэ нөхцөл байдалд ямар дэмжлэгийг явуулж байна гэдгийг харъя. Сахиусууд нь танд энэ нөхцөл байдалд ямар дэмжлэгийг явуулж байна вэ? За сахиусхан танд явуулж байгаа бодит дэмжлэгүүдийг харъя. Air Air гэдэг үзэр beehive, crossroads. Air агаарын дэмжлэг, агаарын бус дэмжлэг. Окей, тэгэхээр таны бодолд амар их юм гэдэг юм шүүмтэй байгаа бодлууд нь сахиусхан дэмжлэг ерөөсөө биш ээ. Амар шүүмтэй бодлууд нь сахиусхан дэмжлэгүүдийг хаагаад байна гэж харагдаж байна. Тэгээд сахиусхан танд авчирж байгаа дэмжлэг нь болохоор дандаа сонголтын чанартай. За өөр нэмэлт хөзрүүд харъя. Сахиусан ямар дэмжлэгүүдийг явуулж байна? Айгуу шүүмтэй бодлууд нь сахиусхан дэмжлэгүүдийг хаагаад байна. Тэгэхээр бодлууд таны тархин дотор орж ирж байгаа бодлууд нь сахиусхан дэмжлэг биш юм аа. Таны ингээд бодолд ямарваа нэгэн бодол орж ирэнгүү энийг нэ сахиус хэлсэн болов уу гэдэг ч юм уу те. Энэ зүйлийг даах ёстой болов уу гэд бодоод байгаа бол жоохон буруутгах гад байна. Яг үнэндээ сахиусхан дэмжлэг нь яаж илэрх вэ гэхээр янз бүрийн сонголтуудаар илэрч байгаа. Өөр ямар дэмжлэгүүдийг явуулж байгаа бол the moon үннийг илчилж илрүүлж байгаа. Commitment, the emperor танд асар их хэмжээний хүч чадлыг олгосон байгаа гэж харагдаж байна. Сахиусууд нь тэгэхээр таны өөрөө хувьдаа шийдвэрээ гаргах чадварт бүр үнэхээр итгэж байна. Та бол айгүй мундаг сүнс юм байна. Тэгээ та үнэхээр мундаг сүнс учраас сахиусууд нь таныг ерөөсөө ингээ бөөцөө илчдэг ч юм уу те жоохон хөвгттэй харьцаж байгаа юм шиг харьцахгүйгээр за энэ хүн өөрөө хөл дээрээ босох бүрэн чадaltaй, өөрөө сурах бүрэн чадaltaй, өөрөө хүсэж байгаа зүйлсээ болгох бүрэн чадaltaй юм мундаг бийт билээ гэж хөндлөж байгаа юм байна таныг. Тэгээ таны хөсөр хайцсан гэсэн үг биш. Байнга ажиглаад тэгээ танд янз бүрийн сонголтуудыг авчирсаар л байгаа. Нэгт танд янз бүрийн сонголтуудыг авчирч байгаа. Хоёрт танд ингээд насан туршид таны дэмжлэг болох, тань дээр насан туршдаа тогтох ийм маш хүчтэй хүмүүсийг таны амьдралд оруулж ирж байна. Тэр хүмүүсийг та өөрөө анзаарч байгаа болов уу, анзаарахгүй байгаа болов уу? Тийм энэ хүмүүсүүд нь танд дэмжлэг болж орж ирж байгаа хүмүүсүүд нь өөрсдөө аль хэзээ амьдралаа болгоцсон, биелүүлсэн, амжилтанд хүрсэн, хаан сэнтийн дээрээ суудсан юм аль хэзээ мундаг хүмүүс. Тэгээ энэ хүмүүс таны амьдралд одоо байгаа. Тэгээ та энэ хүмүүсийн дэмжлэгийг төр зүрийн зүйл гэж андуурч иж болцсошгүй. Гэхдээ яг үүндээ насан туршийн зүйл байх нь насан турш байтугай дараагийн насанд харилцаатай чигээрээ байх нь та тэгэхээр үнэхээр хүчтэй хүмүүстэй яг одоо хүчтэй хүмүүстэй эсвэл нэг хүнтэй яг одоо харилцаатай байдаг болвол тэр хүн таны амьдралд насан туршид байх боломжтой хүн юм байна. Гэхдээ энэ нь сахиусынхын бэлэг учраас та энэ бэлгийг татгалзаж болно. Хизээч хамаагүй энэ бэлгийг гараад хөөе явуул амьдралаас хөөе явуулчих боломжтой. Та яаж хөөсөн бай явахгүй гэсэн үг биш. Тэгээ сахиусууд нь танаас юуг хүсэж байна вэ гэхээр энэ хүчтэй хүнийг энэ хүчтэй хүмүүсийг аль хэзээ амжилтанд хүрсэн байгаа энэ хүчтэй хүмүүсийг насан туршдаа хадгалж авч үлдэхгүй юу гэдэг сонголтоо гаргаарай. Угаасаа та насан туршдаа авч үлдэх сонголтыг гарганах. Яагаад бол айгүй танд эерэг нөлөөтэй байгаа гэж харагдаж байна. Тэгээд одоо юу гэх зүгээр энэ хүмүүс насан туршид үлдэх боломжтой хүн шүү гэдгийг санаарай. Тэгээ насанд хүнтэй ингээд зүгээр ингээд төрхөн хугацаа найзлах нэг өөр, насан туршдаа найзлая гэж найзлах бас нэг өөр тий. Тийм утгаар нь сахиусууд нь та нарт энийг харуулж байна. За тэгээд энэ хүмүүс нь жоохон шашны чанарын хүмүүс байж болзошгүй. Цөөхөн хүмүүсийн хувьд бол жоохон шашны чанарын хүмүүс байж болзошгүй. Эсвэл тийм зүүн бэлэгтэй гэдэг ч юм уу тий. Эсвэл ямарваа нэг номчлол сургаалыг айлддаг гэдэг ч юм уу. Энэ айгүй мэдлэгтэй хүн байж болцсохгүй. Хүн эсвэл хүмүүс эсвэл юм сургууль байж болцсохгүй. Хэрвээ та ямарваа нэг лаг мундаг байгууллагт ажиллаж байгаа бол тэр байгууллагын хүмүүс, нийгэмлэгийн хүмүүсийг бас сахиусан бэлэгдэж болцсохгүй. Энэ нь сахиусынхаа бэлэг юм аа, чиглүүлэг юм аа. За тэгээ ерөөхдөө нийлэхэд бол гээд иймэрхүү байдлаар танд сонголтыг авчирна, гаднаас хүмүүсийг оруулж ирнэ. Түүнээс биш
таны ачааг хөнгөлж өгнө гэдэг ч юм уу те таны хийх ёстой ажлыг өмнөөс нь хийж өгөх төрлийн дэмжлэг өгөх юм бол таны хүч чадлыг үл хөндөөсөн болох гээд байгаа учраас ахуйсууд нь тийм хийхгүй байх шүү гэж байна. За тэгэхээр энэ нөхцөл байдал дээр зөвлөгөөг нь харъя. Зөвлөгөөг нь харъя. Ахуйс нь ямар зөвлөгөө хэлмээр байна? The Hangman. Тэгэхээр гацалтын байдлаас гараарай. Judgment. Тэний хүзэр унсан нь temperance, баланс байхгүй. Гацалтын байдлаас гараарай гэж харагдаж байна. Тэгээ гацалтын байдлаас гарахтаа гацалт нь яг материаллаг гадны ертөнцийн гацалт гэхээсээ илүүтэйгээр дотоод гацалтаас гарах хэрэгтэй юм байна. Одоо гадна нөхцөл байдалтай бол та яаж гацсан байж болно? Одоо визэн харалцсан гэдэг ч юм уу, эсвэл шоронд орсон гэдэг ч юм уу, эсвэл ажилласаа гарах боломжгүй юм сонин гэрээ зурцсан гэдэг ч юм уу, эсвэл онцгүй харилцаанд байгаа, эсвэл махан биеэрээ хин нэгэн онцгүй хүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй болцсон гэдэг ч юм уу. Махан биеэрээ бол ямар ч гацалтанд орж болно. Гэхдээ тэглээгээ таны оюун бодол, таны сэтгэл хөдлөл бас гацах шаардлага байхгүй. Тэгээд дотоод гацалтын гол их үүсвэр нь дотоод шүүлтээс орж ирж байна. Энэ шүүлтийн их үүсвэр нь яаж илэрдэг вэ гэхээр гадны хүмүүс таныг шүүж аваар илэрдэг. Гадны хүмүүс таныг шүүчихвээ гэж бодсон айцаас илэрдэг. Намайг ингээ бодчихвээ, тэгээд бодчихвээ гэсэн энэ бодлууд таныг хамгийн их дотоод гацалтанд оруулж байна. Тэгэхээр энийг тайлж явуулах боломжтой. Тэгээд одоо юу гэдэг те ганцаараа гэртээ сууж байгаа таныг өөр хинч харах боломжгүй ийм гэртээ сууж иж за ингэчүүл өөрхөө ингэ бодчихно гэдэг ч юм. Одоо юу гэдэг вүлээд би ингэ найзуудтайгаа ажиглан манай найзуудын жишээ орж ирж байна. Манай нэг найзууд ганцаараа байж байхдаа одоо юу гэдэг нэг юм ширээн дээрээ аяга тавихтаа хитрхи чанга маа тавингууд яана баларсан цусаараа тэгээсэн гэдэг ч юм уу те. Яасан амар чанга тавьчихваа энэ хин нэг хүнийг аргахдах гээд байгаа юм шиг нэг тийм үл үзэгдэх хүнийг аргахдах гээд байгаа юм шиг те үл үзэгдэх дарангуулгачийг аргахдах гээд байгаа юм шиг би яасан чанга тавьчихваа гэдэг ч юм ингээд тийм санаан зовч амьдраад байдаг. За тэгээд үгүй яах вэ аягаа тэгээ ширээн дээрээ жоохон чанга тавьсан л биз те. Тэгээд тэрэн дээр амар ингэж шүүлтийн дарамт оршихгүй байгаа шүүлтийн дарамтыг өөрийнхөө толгоонд оруулж ирж яадаг байна би амар гайхтай. Тэгээ надад ч гэсэн ийм чанарууд бас байгаа. Өөрөөгөө ганцаараа байгаа хэрнээ гаднаас хүн шүүх гэдэг юм шиг өөрөөгөө гадны хүн намайг шүүхээс өмнө өөрийгөө шүүж амждаг тий тэгж өөрийгөө хамгаалдаг юм. За чанарууд надад ч гэсэн бас байдаг тодорхой хэмжээгээр. Тэгээ танд бол бас нэлээд их хэмжээгээр ийм асуудал байна. Ингээд шүүлтээс айгаад өөрийгөө төрүүлж шүүдэг, өөрийгөө төрүүлж зэмлдэг. Эсвэл ямарваа нэг үйлдэл ихтэй одоо жишээ нь гадаа гарахтаа хавар хүүтэн болцсон байхад ийм гутал гэдэг ч юм уу. Өвөл болоог байхад үлийн гутал өмсөх бол мангар харагдана гэдэг ч юм уу. Ингээд ийм сонь шүүлтүүд таныг амар их юм гацаанд оруулдаг, дотоод шоронд оруулдаг гэж харагдаж байна. Энэ зүйлсүүдийг тавьж явуулаарай. Энэ зүйлсийн балансыг нь олоорой. Балансыг нь олох шиг энэ зүйлсийг тайлчих юм бол таны баланс олдох болно гэж зөвлөж байна. За тэгэхээр уншилга нь ийм байна. Одоо уншилга нь дараах нэмэлт рүү норох юм бол энэ байдлыг ирээдүг нь харж өгье. Тэгээ асуудлын утга учир сургаалыг нь харж өгье. За тэгээ тийм эсвэл үгүй гэсэн асуултыг харж өгнө. За тэгээ хамаат асуулт буюу энэ асуулт дээр нэмж асуулт би бичиж өгөөд тэгээ харж өгье. За бичиж өгөх асуултыг би одоо бодож идлэр энэ зүйлийн шагнал нь ирэх удахгүй ирэх үү гэдэг юм гоё үнэхээр аз жаргалтай зүйлийн төлөө тэмцээд байгаа тийм. Тэгэхээр энэ аз жаргалтай зүйл нь удахгүй ирэх үү, хэдийн хугацаанд ирэх вэ гэдгийг нь хараад өгье. За тэгэхээр манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол нэмэлтээр мань олзъя. Хэрвээ бичлэгийн чинь өндөрлөх гэж байгаа бол үнцэндээ цаг болон энерги надад хуваалцсан. Маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтай морил. За та 28-ын тоотой Солонгох гэдэг ийм гоё зурагтай хөзрийг сонгосон байна. За тэгэхээр энэ охин руу дээрээс нь юм цагаан гэрэл орж ирж байгаа юм шиг байна. Тэгээд энэ цагаан гэрэл нь
өөрлөн ороод өөрөөс нь цаашаа солонгорч гарч ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр үнэхээр юм эмгтээлэг энергитэй хөзөр байна. Эмгтээлэг энерги гэдэг нь болохоор орчин үед бидний эмгтэй энерги, эрэгтэй энерги хоёрыг жоохон буруугаар боддог. Би ч гэсэн өөрөө яг бүрэн төгс ойлгоогүй байгаа. Ер нь яг эмгтэй эрчим гэж юу юм, эрэгтэй эрчим гэж юу юм гэдэг нь одоо судлагдаад явж байгаа шинжлэх ухаан гэдэг ч юм уу те. Яг бүрэн судлагдаж дуусаагүй байгаа зүйл байгаа. За тэгэхээр шууд лазер шиг ордог нь эрэгтэй энерги гэдэг юм байна лээ. Тэгээ эмэгтэй энерги нь болохоор эрэгтэй энерги авчирсан лазерыг үржүүлж өгдөг гэж бол тайлбарладаг юм байна лээ. Тийм байна. Тэгэхээр энэ цагаан энерги нь эрэгтэй энерги ингэж орж ирээд тэгээд эмэгтэй нь тэр цагааныг цааш нь үржүүлээд дэлгэрүүлээд юм гой солонгон өнгөтэй болгож байгаа мэт хүзрийг та сонгожээ. За тэгэхээр таны яг одоогийн асуудлын байдлыг харъя. Тань асуудал байхгүй байсан ч болно. Зүгээр яг одоогийн нөхцөл байдалтай нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй байж болно. За тэгэхээр одоо яг та ямар байдалтай байна вэ? Ямар нөхцөлд байна вэ? Одоогийнхаа нөхцөл байдлын байдлыг нь хараад өгье. За тэгээд энэ уншлахын энэ хэсэг үнэн гарсан хэсгээс хамаарат та зөв группээ сонгосон хэсгийг шийдэж болно. За таны групп номер 2-ын одоогийн байдлыг харъя. Duet romance тухтай 7-гийн зоос тухалсан байна. Six of Swords. Өөрчлөлт байхгүй. Эсвэл интернет холбоос буюу интернет дээр харьцахгүй байгаа гэсэн утгатай байж болно. Блокийг бэлэгддэг хөзөр гэж болдог. За асуудлынх нь тэр дээр нэмэлт хөзрүүдийг авъя. Тодруулга авъя. Mercury. За тэгэхээр хин нэг South Node. Destined to release. Суllах үе зайтай. Нар. Self-express and embody truth. Үннийг илэрхийлэх, өөрөөсөө гадагшлуулах. Mercury бод think, learn, network and communicate. Network гэдэг чинь network болон communicate. Network нь нэг интернет web network гэсэн утгатай байж болно. Тэгэхээр энэ хоёр хөзрүүд хоорондоо нэгнийгээ толдож харуулж байна те. За тэгэхээр таны уншлагынхын чанар нь болохоор хосын харилцааны чанартай байна. Хосын харилцаа, крашлсан хүн, дурлсан хүн, хайртай хүн тэгээ холбоогүй байна гэж харагдаж байна. Инээ блоклсон эсвэл за таны хосын хүн хойд Солонгос руу яваад холбоо тасарчааг болоо гэдэг ч юм уу те. Эсвэл сүлжээгүй газар байж болцсошгүй. Эсвэл нэгний үнэхээр блоклсон тэгээ харцгаа болсон хүмүүс ч байж болцсошгүй харагдаж байна. За тэгээд энэ хосын харилцаанаас асар их хэмжээний аз жаргалыг та хоёулаа мэдэрсэн. Асар их хэмжээний тав тухыг амар амгаланг та хоёулаа нэгнээсээ мэдэрсэн гэж харагдаж байна. Тэр нэгний үнэхээр их аз жаргалтай болгосон гэж харагдаж байна. Тэгээ одоо ч гэсэн тэр хүнээ дурсаа бодглохлоор нэгний аз жаргалтай болгодог гэж харагдаж байна. Гэхдээ энэ харилцаагаа тавьж явуулах ёстой байсан юм болов уу? Угаасаа л салах ёстой байсан болов уу? Угаасаа салах хувь зайтай байсан болов уу гэсэн юм нэг асуулт гарч ирээд байгаа юм байна. Танд ч тэр хүнд ч тийм учраас та энэ уншлагыг авч иж болцсошгүй. За тэгэхээр энэ зургийн учир нь эрэгтэй эрчим, эмэгтэй эрчим хоёрыг бэлэгдээд байсан. Тэгэхээр яг л яалтчгүй л хосын харилцааны талаарх уншлага байж тааржээ. Хосын харилцааны уншлага байсан энэ романс дуэт гэдэг энэ хөзрөөр илтгэж байгаа. За тийм байна. Тэгэхээр асуудал нь бол тодорхой байна те. Энэ хүнийг суллаж тавьж явуулах ёстой хүн юм уу гэдэг ийм гол асуулт танд байгаа юм байна. За одоо болохоор тэр асуултанд хариулаад өгөн. Тэр асуултанд хариулахаас өмнө таны энэ нөхцөл байдалд хийж байгаа зөв зүйл болон буруу зүйл хоёрыг нь хараад өгье. За энэ нөхцөл байдал таны хийж буй зөв зүйл болон буруу зүйлийг нь хараад өгье. Зөв зүйлийг нь харъя. Зөв зүйл нь болохоор clarity. Үннийг илэрхийлж байгаа нь бол маш зөв болох юм болж байна. Үннийг ирэлхийлээд байгаарай. Үннийг хайгаад байгаарай. Learn. Let love show you how to learn to love each other. Тэгээ энэ нөхцөл байдалд сургаал байгаа гэж бодоод байгаа нь алдаа байна гэж харж байна. Энэ нөхцөл байдалд яг үндэ сургаал гэж юм байхгүй харагдаж байна.
Яг хөө амьдрал тохиож байгаа бүх зүйл сургаалтай л да. Тэгээ яаж иж байгаа сургаал болол хувирчдаг. Гэхдээ энэ хосын харилцаа бол сургаалтай байх ёсгүй гэж харагдаж байна. Уг нь бол ийм сургаалын чанартай биш. Одоо юу гэдэг те бид нар өглөө болгон босоод өглөөний цайгаа уудаг. Тэгээд өглөөний цай, өдрийн цай, оройн цайгаа уудаг. Энэ цайнууд уухад ямар нэг сургаал байгаа юу гэвэл байхгүй. Зүгээр л өглөөний цай, өдрийн цай, оройн цай гэдэг нь бидрийг хангаж идэг. Бидэрт аз жаргалыг авчирж идэг, таашаалыг авчирж идэг. Бидрийг спортлол дэмжиж байд бидний махан биеийг дэмжиж идэг ийм зүгээр л энгийн зүйл те. Тэгээд хоол идэх гэдэгтэр чи сургаал байхгүй. За яг хуу бүр цөөхөн үед сургаал шаардлагатай үедээ сургаал нь орж ирдэг. Болохоос биш ихэнхдээ сургаал байхгүй зүгээр л юм амар амгалан зүйл. Тэгтэл та хосын харилцаа хайраар дамжуулж сураад сурцсан байж болцсохгүй. Хосын харилцаа хайр дурлалыг сургаалтай хослуулад байдаг байж болцсохгүй. Энэ нь жоохон алдаа байна. Энэ нь жоохон буруутаад байна гэж харагдаж байна. Тэгэхээр та өглөө болгон хоол өглөөнийхөө цайг уудаг энэ үйл явцыг сургаалтай холбочих юм бол өглөөний цай уух нь ямар хэцүү, ямар ядаргаатай санагдаж эхлэх вэ те, ямар төвөгтэй санагдаж эхлэх вэ? Энэ зүйл бол ийм төвөгтэй байх шаардлагагүй зүйл гэж харагдаж байна. За тэгэхээр сахиус нь энэ нөхцөл байдалд ямар дэмжлэгийг явуулж байна вэ гэдгийг хараад өгье. Сахиус нь таны нөхцөл байдалд ямар дэмжлэгийг явуулж байна? Тэгээ сахиусныхаа зөвлөгөөг хараад өгье. Ямар дэмжлэгийг явуулж байна? Сахиус нь энэ нөхцөл байдалд ямар дэмжлэгийг явуулж байгаа вэ? Four of Swords, the High Priestess, Death. Шинжлэлийг явуулж байгаа. За тэгэхээр сахиус нь бүр амар их цэвэрлэгээ хийж байна. Айгүй сүнсний цэвэрлэгээд оролцож байна. Таны цэвэрлэгээнд бүр ингээд үнэхээр ханцуугаа шамбалцсан гараа ингээд үрцэн те оролцож байна. Тэгэхээр хайр дурлал гэдэг зүйл дээр жоохон бохирдол орж ирсэн байж болцсохгүй. Хайр дурлал гэдэг ойлголтыг таны хайр дурлал гэдэг зүйлийн ойлголтыг бохирдуулах үйл явцууд байсан байж болцсохгүй. Өнгөрсөн насанд гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бохирдлуудыг сахиусууд нь бүрнэхээр сан цэвэрлж өгч байна. Тэгээ тэр бохирдлоос болоо та хайр дурлалыг жоохон сургаал, сорилттай андуураад байдаг болсон байж болцсохгүй харагдаж байна. За тэгээ ялангуяа гологдолт, шархлалт гэсэн ийм зүйлсийг амар сайн ангааж өгж гин. Хайрын харилцаанд гологдол шарах гэдэг зүйл ер нь бол байхгүй байх ёсгүй гэж сахиус нь хэлж өгж гин. Гэтэл таны хувьд болохоор хайрын мэдрэмж байгаа л бол шархан заавал дагалддаг, гологдолт нь заавал дагалддаг гэж бодох гээд байгаа талтай. Нөх хоолны зөвөрлөл рүүгээ буцаад очих юм бол та өглөөний цайгаа уух болгондоо хоол таныг хордлогонд оруулдаг гэд бодоод тэгээ хоол идэх зүйл угаасаа л хордлогонд оруулдаг, угаасаа л дотор мохоо оргилдаг гэж бодоод хоол идэх байх юм бол тэр ерөөсөө хаймар зовлонтой байна те. Ерөөсөө энгийн зүйл биш байна. Энэ бол ерөөсөө окей биш байна. Хоол идэх зүйл чи идэл амар гоо амраа маглан байгаа л ходоодонд гоо шингэж өгөөл. Тэгээл ингээл амар зөөлхөн амраа маглан байж байгаа зүйл. Хайр дурлал гэдэг чинь бас л юм зөөлхөн амраа маглан гээл бас амьдрал байж л байдаг, хантай байж л байдаг ийм гоё зүйл байгаа. Тэгтэл таны хувьд хайр гэдэг нь юм сургаал, сорилт, шархлалт, гологдолт гэдэг ийм сонь амнууд хайр гэдэг зүйлийнх нь үүсэл бодолтой дагалдаад ороод ирчихжээ. Тэгээ сахиусууд нь энийг хувиргаж өгөхгүй бүр үнэхээр ангааж өгж байна. Үнэхээр их ажлыг хийж байгаа. Тэгэхээр та зүүд агүй их зүүдэлдэг байж болцсохгүй, агүй унтмаар санагддаг байж болцсохгүй, дуг хиймээр санагддаг байж болцсохгүй, ойрд жоохон ажиллаа хиймээргүй санагддаг байж болцсохгүй. Энэ нь ерөөсөө юуны учиртай вэ гэхээр сахиусууд нь таны даалт хомсор агүй их боловсруулалтын ажлыг хийж байгаа үед агүй хүн унтмаар байдаг, амармаар байдаг болчдөг. Тэгэхээр та даалт хомсортаа даалт хомсроо сайн дэмжиж өгөөрэй, сайн унтааж, дуг хийж, амарч өөрийнхөө даалт хомсроо сайн дэмжиж өгөөрэй. Та яг л таны хайр гэдэг зүйлийн амьдрал хайр, сүнснийх нь хайрын боловсруулалт гэдэг ч юм те, хайр гэдэг зүйлийг захирдаг хэсэг нь жоохон хордлогонд орцсон байна. Тэгээ хордлогонд орцсон болохоор амрах хэрэгтэй, тэр хордлогоо гадагшлуулах хэрэгтэй байдаг. Тэгээд энэ хордлогонд бүр насан туршид нь олон өөр нас дамжиж оршиж буй хордлого байж болцсохгүй. Гэхдээ өөрчлөлт бол удахгүй ирэх гэж, шинжилэлт бол ирэх гэж. За зөвлөгөөг харж өгье нөхцөл байдалд. Тэгэхээр энэ хүнийгаа тавьж явуулах ёстой мó?
тавьж явуулах хувь заяатай юу гэж асууад байсан. Тэгтэл сахиусынхаа зөвлөлөнд хэлж байгаа юм бол үгүй. Тавьж явуулах ёсгүй, сургаал байх ёсгүй, сорилттай байх ёсгүй. Та хоёр ингэж төр тар их ёсгүй. Та хоёр хамт амраа молон л байж явах хэрэгтэй байхгүй. Өглөө босоход өглөөний цай байж идэг шиг, өглөөс ирэхэд тэр шиний ханчаа ингээ хажуур чи хөвтөж байдаг шиг ерөөсөн хамт байх учиртай гэж сахиус нь хэлээд байна. За тэр өөр зөвлөгөөг бас нэмж авъя. За зөвлөгөөг нэмж авъя. Page of Pentacles. За тэгэхээр яг одоо хийгээд таны зад байж байгаа нэмэлт мэдээлэл авах юм. .11 доош харцсан. Тэнэг лимүүдийн хувьд 11 гэдэг нь чухалтай юм аа. Энэ нь болохоор тэнцвэрийг бэлэгддэг. Доош харсан учраас та тэнэг лим харилцаанд итгэдэггүй байж болзошгүй. Эсвэл жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэггүй байж болзошгүй. Сахиус гэдэг зүйл бүрэн итгэдэггүй байж болзошгүй харагдаж байна. За тэгээд энэ хэцүү гэдэг ч юм уу те шаардлагагүй зүйлд амар их цаг өнгөрүүлдэг. Энэ хэцүү байдал удаан удахгүй эцэслэх гэж байгаа харагдаж байна. Удаан удахгүй эцэслээд шин боломж бололцоонууд гарч ирнэ. Тэр хүртэл амар бас дахин өөрөө амраа өвөл болохоор баага ачээнд ороод унтчихдээ штэ. Тэр маш удаан хугацаагаар амрах хэрэгтэй. Маш их амрах цаг хэрэгтэй байна. Сахиусууд нь цаанаас нь та сахиус төнлөө гэдэг зүйлсэд итгэж байгаа итгээгүй хамаагүй энэ зүйлсүүд угаасаа бодит үнэн мөн. Тийм учраас энэ зүйлсүүд ажиллаж байгаа таныг ихэвчлэн айгүй хангаалтыг хийж байгаа. Таны сахиусууд нь бас танд айгүй хангаалтыг хийж өгж байгаа. Тэгээ таны зүгээс зүгээр амрах хэрэгтэй байна. Энэ их юм сорилт зовлонгийн энергиэс татгалзаад жоохон амрах хэрэгтэй. Өөрийгөө амраах хэрэгтэй. Даалт ухамсар нь баахан боловсруулах энэ хордлогыг гадагшлуулах боломжийг нөгөх хэрэгтэй. Тэгээд тун удахгүй шинэ боломж нээгдэх гэж байгаа харагдаж байна. Шинэ боломж нээгдэх гэж байна гэж хэлж өгч байна. За тэгэхээр энэ нөхцөл байдал дээр өөр ямар мэдээллийг мэдвэл зохистой вэ? Ихэд бол маш ойлгомжтой юм тийм. Уншилгын ингээд баг хаагдаж болохоор ойлгомжтой авсаархан байна. За энэ нөхцөл байдал дээр өөр юуг мэдвэл мэдчихвэл зохистой вэ? Юуг мэдэх хэрэгтэй вэ? Amber. Миний дуртай чулуунуудын нэг байна Amber гэдэг хуу гэж орчуулдаг тийм нөгөө нэг энэ Amber гэдэг нь эртний модны давирхаан ингээ бүр хатаа чулуужсэн нэг Amber хуу гэдэг юм байна лээ. Тэгээд энэ Amber дотор эртний дээр үеийн амьтад шавжнууд ингээ хаяа байж идэг. За энэ шулууныхын утгыг нь харуулдаг. Тэгээд паузлж аваад уншаарай. Recharge your good vibes. Өөрийнхөө эерэг энергийг recharge хийгээрэй. Хорон ертөнцөөс тэрвэрлт хэрэгтэй болсон үед энэ чулууг ашиглана. За тэгэхээр хорон ертөнцөөс тусламж дэмжлэгээ сайн аваа. Тэгээ хэрвээ та ганцаардаа гэдэг ч юм уу те хэцүүдэд байдал амар хэцүү санагдах юм бол хорон ертөнц таныг амар гой халуун дулаанаар тэрж өгж байгаагаар төсөөлөд тэгээд сайхан энерги, эерэг энерги цэнэглээд яваад байгаарай. Тэгээ эерэг энерги цэнэглэж явна. Өөрийгөө амраана ингээд явж идэл бүх юм окей болохоор харагдаж байна. За тэгэхээр уншлагын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Хэрэг намайг дэмжиж өгөхийн тулд манай нэмэлтийг минь авах нь бол энэ байдлыг ирээдүг нь харж өгнө. За тэгээд энэ асуудлын утга учир эсвэл сургаалыг нь харж өгнө. За тэгээд энэ нөхцөл байдалтай хамаатай асуултыг нь асууж өгнө. Тэгээд тийм эсвэл үгүй гэдэг асуултанд хариулж өгнө. За тэгэхээр хамаатай асуулт нь болохоор энэ харилцаа түнлэм харилцаа мөн үү гэдэг асуулт асууад өгье. Түнлэм харилцаа мөн эсвэл баталгааг ерөөхдөө бол та өөрөөсөө гадуурх source буюу их өсвөрөөс авч болдоггүй. Гэхдээ би ямар ч талаас асууад үзье ямар шүү хариу гарах нь харъя. Тийм байна. За тэгэхээр манай нэмэлтийг нь авах гэж байгаа бол нэмэлтээр маань уулзъя. Хэрвээ бичлэгийн өндөрлөх гэж байгаа бол үн цэнтэй цаг болон энерги надад олцсон. Маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтай морил. За та 5-ын тотой Bloom гэдэг энэ хүнзрийг сонгосон байна. За тэгэхээр энэ хүнзрийг яагаад ч юм ширээнээс нь гаргаж авах жоохон хүндрэлтэй байлаа. Энэ талаар би толгоонд тогтоод авчий. За тэгээд зурагтал нь болохоор дэлбэлэх буюу цэцэглэх гэсэн утгатай ийм үгтэй зураг байна.
Тэгээд энэ эмэгтэй улаан өнгөтэй шувууг барьж байна. Тэгээд эмэгтэй тийм ч аз жаргалтай юм шиг харагдахгүй байна. Тэгээд шувуу гэдэг амьд нь болохоор өөрөө communication буюу харилцаа холбоог бэлэгддэг. Нэгэнтэйгээ одоо мессеж дамжуулах, үг дамжуулах, хоорондоо ярилцах, холбогдох гэдэг бэлэгддэг. Улаан өнгийн шувуу гэхлээр яаралтай хэлмээр байгаа зүйл гэдэг ч юм уу те. Эсвэл агиух тийм дур хүсэлтэйгээр passion-тайгаар хэлмээр байгаа зүйл бий гэсэн утгатай байж болно. За тэгэхээр уншлаглуун шууд оръё. Шууд одоогийн байдлыг нь хараад өгье. Шууд одоогийн байдал болон энергийн шалгалтыг нь явуулаад өгье. Таны одоогийн байдал нь ямар нэгэн асуудал тулгарсан ч байж болно, тулгараагүй ч байж болно. Ямар ч л ясан сахиусан таны одоо байгаа байдал дээр нь юу гэж хэлэх нөө хараад өгье. За тэгэхээр групп номер 3-ийн одоогийн байдал нь ямар шүү байдалтай байна? Юу тохиож байна? Энергийн шалгалтыг нь хараад өгье. Сахиусан баярлалаа. За Star үзэр гарч ирж байна. За энэ дээр нэмэлт мэдээлэл авъя. Star хонхоо ордог бэлэгддэг үзэр. За Seven of Pentacles буюу 5 дахь хувийг бэлэгддэг. Бас жоохон хүлээлгийн энерги илтгэсэн үзэр байна. Үрээ тарьсан. Одоо үрээ урахыг хүлээж байгаа. The Hermit гүн эморлын үзэр байна. Гүн эморл, гүн дарклалт. Эморлоо хит гацах, ангаалтандаа хит гацах. За эдгээр дээр нэмэлт мэдээллийг авъя. Intense. The intensity of a true soul connection includes great highs and great lows. Яг жинхэнэ сүнсний холбоос нь маш юм intense буюу хурц арай биш юм одоо юу гэнтэй айгүй юм гүн мэдрэгдэх бөгөөд дээшээ доошоо савлгаан ихтэй байдгаа гэдэг чинь. За тэгэхээр таны одоо байгаа нөхцөл байдал нь зарим хүмүүс нь групп номер 3-ын цөөн үеийн хүмүүс нь celebrity хүмүүсэж болцсошгүй олон түмэнтэй ярилцдаг, олон түмний урд гардаг, олон түмэн танигдсан хүн байж болцсошгүй. Хэрвээ тийм бол таны карьер ерөөхдөө бол цэцгэлж байгаа, карьер айгуу дажгүй сайхан явж байгаа. Гэхдээ карьер нь жоохон яг одоо жоохон хүлээлгийн байдалд орсон байж болцсошгүй. За тэгээд энэ хүлээлгийн карьер нь жоохон хүлээлгийн байдалд орсон байгаа үед та өөрийнхөө дотоод руугаа өнгөх шаардлагатай болсон байна. Тэгээд дотоод руугаа өнгөхөөс та арай жоохон эсэргүүцээд байж болцсошгүй. Дотоод руугаа өнгөмөргүй, дотоод руу өнгөөвөл хитрхи дарк зүүс зээлс таны дотор байгаа юм шиг санагдаад тэрнээс жоохон цухтаамар санагдаад байж болцсошгүй. Нэг л тийм бүх зүйл амар аз жаргалтай, тав тухтай гоё байгаа хэрнээ. Та celebrity хүн байсан ч байгаагүй ч бай. Таны бүх зүйл аз жаргалтай маш гоё тав тухтай байгаа хэрнээ. Ийм нэг л одоо мөсний гүн гэх юм уу те та өөрөө айгүй юм зузаан мөсөн дээр зогсож байгаа хүн гэж төсөөлөх юм бол тэр мөснийхэн доор айгүй юм шуургатай, давалгаантай, хөдөлгөөнтэй, бужигнсан их юм, буцалсан их юм сөрөг мэдрэмжүүд байгаа юм шигээр та харж байна. Гэтэ яг бодит байдал дээр тийм их сөрөг эмоц таны дотор гүнд байгаа юу эсхийг бол сахиуснуудахгүй харуулад өгнө. Тэгээд энэ нөхцөл байдалд бас өөр хүн хосын ярилцааны хүн холбоотой байж болно. Хосын ярилцааны хүн хооронд жоохон хил хязгаар space орон зайн хувьд тустай байж болцсошгүй. Эсвэл төр зүг харьцаа болцсон гэдэг ч юм уу. Эсвэл одоо харьцаж байгаа хэрнээ яагаад ч нэг л хөндөй санагдаад байгаа. Та хэрвээ хосын хүн байгаа бол та болон таны хосын хүн гэж бодож байгаа хүний хооронд тийм юу бол мэдрэгдэхгүй байна. Ийм тусгаарлалт бол мэдрэгдэхгүй байна. Гэхдээ ийм сонир хөндөй орчин бол мэдрэгдэж байна. Тусгаарлалт гэдэг нь separation хагацлах гэж орчуулдаг. Тэгэхээр та хэнийг хүнтэй шууд хамт амьдарч иж болцсошгүй, хэнийг хүнтэй үерхчиж болцсошгүй, эсвэл хэнийг хүнтэй алсын зайны харилцаанд байж иж болцсошгүй. Эсвэл зүгээр л ихэр тулийн аян замлаар яваад тэгээ ихэр төлтэйгээ астралд айгүй их уулздаг байж болцсошгүй.
Тэгээд ингээ уулзаад ууг нь бол хамт байгаа гэдгээ мэдээд байгаа хэрнээ яа ч нэг л зүйл хөндөй байгаад байна. Тэгээ хөндөй байгаад байгаа шалтгаан нь ерөөсөө л та өөрийнхөө энэ гүн харанхуй эмоцтойгоо хөндөй байгаад байгаатай холбоотой. Та тэгээд яагаад өөрийнхөө гүн харанхуй эмоцтойгоо хөндөй байгаад байна вэ гэдэг. Тэгэхээр тэр хүмүүс хагарчих юм бол энэ амар давалгаантай, буцлаантай, амар хэцүү ус руу та пал хийж ороод тэнцэнэ гацчих юм шиг санагдаад болохоор та гүнлүү орохгүй юм зузаан мөсөөр тусгаарлагдсан өөрийгөө тэр сэтгэл хөдлөлөөс тусгаарлсан байдалтай байгаа харагдаж байна. Тэгээ яг бодит байдал дээр таны тэр гүнд байгаа эмоц тийм дарк, тийм хэцүү эмоц мөн үгүй юу гэвэл бараг л биш байх та. Яг үндэ нүүр тулах юм бол нэг жижигхэн бяцхан уйлж байгаа охин л байх болов уу? Тэр бяцхан уйлж байгаа охины нэг тэрж аваад зүгээр болчих болов уу гэж надад санагдаж байна. За тэгэхээр одоо таны энэ нөхцөл байдалд хийж байгаа зөв болон буруу зүйлийг нь харж өгье. Энэ нөхцөл байдалд хийж байгаа зөв болон буруу зүйлийг нь харж өгье. За таны нөхцөл байдалд хийж байгаа зөв болон буруу зүйл нь юу вэ? Миний бодлоор сахиусан танд юу гэж хэлэх гээд байна гэхээр everything is fine. Бүх юм окей байна шүү дээ. Бүх юм аншааралтай байна шүү дээ. Таны хүртэх ёстой зүйлсүүд нь ингээ те on delivery одоо юу shipped буюу одоо стоregоос юм захиалчаар тэр захиалга хүлээгээ суудаг шүү дээ. Тэгээд стоregоос юм захиалчаад тэр захиалгынхаа хүлээлгийнхаа үе дээр би миний захиалсан бараа ирээгүй байна. Ер нь хизээч ирэхгүй байх гэдэг готраа сууж байгаа юм шиг нэрийг харагдаад байна. Яг үүндээ зүгээр л нислэгд байгаа гэдэг ч юм уу те. Бүх юм everything is fine. Бүр үнэхээр бүх юм окей байна. Бараг ингэж эморох шалтгаанч байхгүй. Бараг ангаалтуудаа ч гэсэн та хийгээд дуусгацсан ч гэж болцсохгүй харагдаж байна. За тэгэхээр таны хийж байгаа зөв зүйл болон буруу зүйлийг харъя. Surprise. Нөгөө нэг Storyгийн package delivery гэж яриад байсан. Энэ яг энэ нөгөө нэг юу хайрцаг яг нөгөө нэг захиалгын хайрцаг орж ирж байгаа юм шиг зураг байна. Тэгэхээр таны захиалсан бараа ирж байна. Тэгээ ирж ирэхдээ юм сюрприз байдлаар ирнэ. Ийм гоё бэлэг ирж байна. За тэгээ таны хийж байгаа буруу зүйл нь болохоор та ерөөсөө бишүүрхэд байна. Жохон бишүүрхэлтэй энерги та яг юу хүсэж байгаа вэ? Хосын ярилцаа юу? Ажил уу? Их хүмүүсийн хувьд хосын ярилцаа юм шиг санагдаж байна. Хэрэв хосын ярилцаа биш бол ажил, карьерийн юм том дэвшилт гэдэг ч юм уу те. Одоо хэрвээ та celebrity хүн болвол Mongolia's Got Talent гэдэг ч юм уу те. Voice Mongolia-гийн шүүгчээр оролцох эрх, урилга авах ингээд сураг дуулдаад байгаа. Та тэр сургийг нь сонсцсон. Та хэрэг хүсэх юм бол та шүүгчээр оролцох боломжтой гэдгийг олоо мэдсэн. Гэхдээ тэр урилга нь яг өнөөдөр ирэхгүй байгаа болохоор яг одоо цагт тэр урилга нь ирэхгүй байгаа болохоор та жоохон бишүүрхэд намайг режектлчүүл яана гэж боддог ч юм уу. Эсвэл ингээд зүгээр л яг одоо урилга нь ирээгүй болохоор бишүүрхэд дуртай юм шиг дургуйч юм шиг шүүгч болцсон ч яхаа болохгүй байсан ч яхаа уу гэдэг ингээд те. Одоо хэрэг хосын харилцаанд болохоор одоо хос нь удаан хугацаагаар зэрэгт явж агаад тань дээр эргэж ирэх гэж байгаа бол за тэр хүн ирсэн ч яхаа ирэхгүй байсан ч яхаа ингээ нэг жоохон бишүүрхэд байгаа те. Яагаад бишүүрхэд байна вэ гэхээр тэр хүн яг одоо энэ мөчөд яг одоо таны урд байхгүй. Таны хүсэж байгаа зүйл нь яг одоо энэ мөчөд байхгүй байгаа болохоор ингээ хизээш ирэхгүй бол яах вэ гэсэн юм жоохон айдас байгаад байна. Тэгэд энэ айдсыг хангаах шаардлага бараг байхгүй харагдаж байна. Ихэнх хүмүүсийн хувьд бол ангаагаараа гэдэг. Таны хувьд болохоор ингээд бүр ангаах шаардлага бараг байхгүй болсон юм шиг. Энэ бол ерөөсөө зүгээр жоохон relax, зүгээр л жоохон тайвшрахад хангалттай зүйл нэ. Тэр нөгөө нэг voice шүүгчийн урилгын эрх нь ирж гинэ ирэхгүй нэ гэдээ бодоод хараа амар зовлонтой байгаа юм. Тийм учраас оронд нь тэрийг бодохгүй өөр юм бодоод өөр юм хийгээд хамттай кейк хийж идэх ч юм уу эсвэл гадуур зугаалдаг ч юм уу тий өөр ажил дээр анхаардаг ч юм уу кино үздэг ч юм уу өөр юм анхаараа зүгээр сайхан relax гэсэн юм зөвлөгөө орж ирж байна. Тэгээ хосын хүн ихэр төлөөгөө хүлээж байгаа хүмүүс энэ группт бас баггүй цөөнгөө байж болцсохгүй. Ихэр төлөөгөө хүлээж байгаа хүмүүс бол та ихэр төлтөөгөө нийлэх ингээ бүх нөхцлөдөө бүрэлдүүлсэн байна. Бүгд ингээ бүрэн хангалуун болцсон. Одоо тэр хүн нөгөө нэг онгоцоор нисээд ирж байгаа юм шиг ирж байгаа ингээ ерөөсөө л ирж байгаа. Тэгээд ирэх хүртэл нь одоо надтай энэ байхгүй юм чи хизээч ирэхгүй дээ гэж бодоод ингээд өөрийгөө дими эмор болоод байна.
гэж харагдаж байна. Тэгэхээр бас бишүүрхэд байна. За тэр хүн ирэхгүй байсан чи яах вэ? Ер нь тэр хүн хөнгүүгээр байсан чи яа дээ ингэж мэгэх гээд байна. Жохон бишүүрхэд байна. Гэтэ бишүүрхсэн ч гэсэн тэр юм нь замаасаа буцсан гэж байхгүй. Энийг бол болиулна гэж бол байхгүй. Харагдаж байна. За тэгээд энэ нөхцөл байдал цахиус нь одоо танд ямар дэмжлэгийг явуулж байна вэ гэдгийг хараад өгье. Энэ нөхцөл байдал цахиус нь танд ямар дэмжлэгийг явуулж байна вэ? Цахиус нь танд ямар дэмжлэгийг явуулж байна вэ? Тэгэхээр энэ зураг нь юу юм бэ л да? Айгүй хэм гал халуун тийм ээ би voice-ийн шүүгч болмоор байна. Эсвэл тийм ээ би чамтай хамт баймаар байна гэж хэлэх үгээ өөрөө өөртөө хадгалаад байгаа зураг юм байна. Энэ айгүй тийм гал дүрлэлцсэн энэ их мэдрэмжээ өөртөө хадгалаад ингээд жоохон бишүрхэд нуугаад байгаа тал харагдаж байна. Жоохон ичим хийрсэн гэдэг ч юм уу те. За энэ гэхдээ асуудал биш, энэ бол буруу биш. Одоо ингээд дур хүслээ бүр ингээд аваар чангаар хэлээрээ өөрийнхөө хэлэх хязгаарыг сорин байж иж дур хүслээ ил болгоорой гэсэн үг бол биш. Гэхдээ ерөнхийдөө бол нөхцөл байдал ийм байдалтай байгаа юм байна. За сахиурсан танд ямар дэмжлэг бол ивэлүүдийг танд руу явуулж байна вэ харъя. Conjunction. Oh my god. Яа. Окей, за их хүмүүсийн хосын ярилцааных юм байна. Union. Ихэрдлийн Twin Flame Union гэдэг үгийг сонсч ирсэн байж магадгүй те. Би айдлын бичлэг дээрээ плейлист дээр хэлжсэн. Ихэрдлийн дөрвөн шат гэдэг. Эхнийхэн Separation, Union, Harmonious Union тэгээд Perfect Union гэдэг дөрвөн шатлал байгаа. Union гэх хоёр дахь шатлал буюу гээд хагцлын байдалтай байж байгаа нийлээд хоёулаа үерхдэг ийм үг нь орж иж merging and coming together нийлэх. Тэгэхээр сахиусууд нь ерөөсөө та хоёрын тэр үерхэл гэрлэлт нийлэлтийг ерөөсөө зохицуулсан байна. Та хоёрын баг хормыг бэлдээд байж гин. Тэгэхээр сахиуснууд нь таны хормыг бэлдээд хорим үерхлийнхаа өдрөөрөө цаг агаарыг ямар ажиллах уу? Ямар хувцсыг хоёрт өмсүүлэх үү? Тэгээ хумсных нь бодгийг ямар хумсны бодогтой байх уу? Эрэхтэй тал нь цэцэг барьж очих уу, бэлэг барьж очих уу? Эмэгтэй тал нь нүрээ яаж бодох вэ гэдэг. Эдрийнхэн зохицуулга, эдрийнхэн төлөвлөгөө нь ингээ одоо явагдаж байна. Өөрөөр л одоо барыг 20-ын төлөвлөгөө явагдаж байна. Тэ? Тэгэхээр ерөөсөө сан ингээ тэгсэн чинь энэ эмэгтэй ингээ гонь гэтсэн гутарсан. Энд чинь ингээ эм орцсон. Энэ хоёр зургийг харах юм бол ингээ тэ нуруугаа нэгнийхээ хойно ингээ нуруугаа толсосчод хоёлоо эм орж байгаа юм зураг байгаад байна. Ингээ шаардлага ерөөсөө байхгүй байна. За одоо тэгэхээр зөвлөгөөг нь харж үгүй. Ер нь зөвлөгөө нь ойлгомжтой юм тий. За зөвлөгөөг нь харахтаа арай чухал техникээр харж өгнө. За таны зөвлөгөөг харж үгүй. Би бараг анхны удаа хүнд хэлэхдээ ингээд асуудал байхгүй бүх юм окей ингэж зөвлөж байгаа хамгийн анхны уншлага баг шүү. Үзэрнүүд уучлаа. Тэгэхээр та бүхэнд энэ уншлагыг сонсож байхдаа амар амгалан биш бараг сандралын нэрэг явагдчихж болцсошгүй. Хүү яана нийлэх гэж байгаа юм уу яана гэдэг сандарч иж болцсошгүй. За. Эсвэл тэр сандрал таны дотоод хөтгөж сандарч иж болцсошгүй. Гэтэ сандрах шалтгаан бол байхгүй гэж харж байна. Энэ хоёр яг хос хүмүүс шиг харагдаж байна тий. 1-ийн тоотой, 5-ын тоотой, нийлээ 6-ын тоотой. 6 тоо баланс тэнцвэрийн тоогоо air агаар гэдэг тоо юм. Биш тоог нь агаар гэдэг үгтэй юм үзэр байна. Энэ хоёр маань бас унтж байгаа юм шиг харагдаж байна тий. Тэгэхээр удахгүй нүдэ нэгээд сэрээд нэгнийгээ анзаарах болно. Нэгнийгээ хажууд хамт байсныг анзаарах болно гэдэг ч юм уу тий. Өөр ямар зөвлөгөө вэ? Echo гэдэг би нэг юм pick a card уншлага хийжсэн. Тэр уншлагыг та сонирхмоор байл татагдж байгаа сонирхож болно шүү. 13-ын тоотой Echo гэдэг юм үзэр байна. Маш их эмгтээлэг энерги бэлэгдсэн зүүн бэлэг эд шидийг бэлэгдсэн ийм үзэр доошоо харсан байна. Тэгэхээр та өөрийнхөө зүүн бэлгийг шидийн чадварыг жоохон блоксон байж болзошгүй. Нөгөө зүүн бэлэг шидийнхаа чадвар зүйдтэйгээ холбогдчих юм бол онцгүй зүйл харчих үедээ гэж яагаад вэ? Нөгөө бүх зүйл ингээд окей, бүх зүйл амгалан байнгут та тэр ийм амгалан бүх зүйл окей байдаг ийм амгалан нөхцөл байдалд та дасаагүй байж болцсошгүй. Насаараа л ангаалтай хийсэн, насаараа л тэмцэлдсэн. Тэгээ тэрэндээ тасцсан. Тэгээ одоо бүх зүйл амгалан болоод окей болоод ингээд тайвширч эхлэнгүүтээ та тэрэндээ жоохон сандраад иж болцсошгүй. Яана байдал хитрхийн амгалан байгаа учраас байдал одоо эвдэрх гэж гин, онцгүй юм орж ирэх гэж гин, дараагийн ангаалт цөм иж орж ирэх гэж гин гэд
гэдэг юм жоохон сандралтай айцтай байж болцсохгүй. Яг бүх зүйл амгалан байгаад бүрэн итгэж чадахгүй, бүрэн релакс хийж чадахгүй байна. Одоо энэ амгалан байдалтай релакс хийх юм бол дараагийн зовлон юу юугүй хаалгаар ороод ирнэ гэж бодоод ингээ жоохон айсан тий. Энэ туулаа гэдэг чинь аимхай амтан байдаг тий. Зүгээр хахад чинь л ингээл хайгаал цухтаал яваад өгдөг. Ийм тал танд харагдаж байна. Тэгэхээр та үнэхээр ямарваа нэгэн зүйлийг ангаамаар байвал энэ дээр энийхээ ангаах юм байна. Яг одоо айх шаардлага байхгүй болцсон. Ангаах зүйлсүүд ерөөдөө бол дууссан болцсон. Гэдэгтэйгээ хүлээн зөвшөөрөх. Тэг өөрийгөө сайн тайвшруулад чадхаараа релакс хийх. Энэ дээр л анхаарах юм байна гэж харагдаж байна. Амар хөөрхөн уншлага боллоо. Амар юм хөөрхөн хөнгөн амар утга учиртай. Тэг яг нэг хоримлох гэж байгаа хүнийг ингээ хоримаас нь өмнө ингээ тайвшруулж өгж байгаа юм шиг надад мэдрэмж төрж байна. Нөгөө хоримлох гэж байгаа гэргийг ингээ сандраад ахт нь би ингээ үгүй зүгээрээ тайвшруулж өгж байгаа юм шиг амар хөөрхөн мэдрэмж төрж байна. Бүх зүйл үнэхээр гоё байна тий. Тэгээд яг одоо байдал гоё байгаа дээрээ нэмээд удахгүй байдал үнэхээр илүү гоё болох гэж байна. Тэгээд одоо байдал гоё байгаа байгааг нь таашаахгүй эсвэл ингээд аягүй стресстэй өөрийгөө зовохгүй юм бол таны мэдэх зүйл. Гэхдээ сахиусууд нь таныг жоохон амсгийгээсээ жоохон амраасаа жоохон тайвшраасаа гэж хүсэж байна. Та тайвшраагүй байлаа гэ таны гэрлэл туслагдана гэсэн үг биш те. Тэр гэргийг ингээд сандраа зогсчлаа гэд хөөрөмлөхгүй гэсэн үг биш. Нөхөр нь гинц бодлоо өөрчилчихнэ гэсэн үг биш гэдэг ч юм уу те. Гэнэт одоо юу гэдэг солир бууж ирээ тэр гэрэлтийн хормынхын газрыг нэвтэлчихнэ гэсэн үг биш. Тэгэхээр та сандраагүй ерөөсөө ямар ч юм ялгаа байхгүй таны сюрприз ирж байгаа, таны package delivery нэрж байгаа, таны тэр ажлынхын карьерийн гой том төвшин ахилд ирж байгаа. Тэгээд групп номер 3-ийн хувьд ажлын карьер дээрж тэр төвшин ахаад хосын хүнтэй ч гэсэн нийлээд энэ хоёр зүйл хоёулаа үнэн байх боломжтой шүү. Аль нэг нь гэсэн үг биш. Тийм байна. Тэгэхээр та сандарснараа зүгээр тэр зүйлийн ирэх хүртэл сандралтын зовлонгийн байдалтай байх уу эсвэл амраа малынгийн байдалтай байх уу гэдгээ та өөрөө сонгохоор байгаа юм байна. За тэгэхээр хэрэг нэмэлтийг авах юм бол хэрэг нэмэлтийг авч намаа дэмжээ гэж байгаа бол нэмэлтээр нь энэ байдлыг ирээдүг нь хараад өгнө. За энэ асуудлын утга учир болон сургаалыг нь хараад өрнө. Энийг тэр нь ойлгомжтой болчлоо тий. За тэгээд таны ямарваа нэгэн тийм асуудал үгүй гэсэн асуултанд хариулж өгнө. За тэгээд энэ сэдвтэй холбоотой асуултанд нь хариулж өгнө. За тэгэхээр энэ сэдвтэй холбоотой асуулт гэхлээр ямар асуултанд хариулж өгвөл зүгээр вэ? Асуултыг энэ сахиусаас нь олж мэдээ. Би бэлэн үү гэдэг асуултанд хариулж өгье. За тийм ээ хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол тунтахгүй нэмэлтээр мань уулзъя. Description дотор холбоосууд нь бүх юм байгаа шүү. Тэгээд хэрвээ вебсайтаа нэвтэрч чадахгүй байх юм бол зүгээр браузерынхаа ашиглаж байгаа браузерынхаа кэшийг нь цэвэрлэл болно. Кэш гэдэг нэг юм мэдээлэл хадгалаад авчдаг нэг зүйл байдаг. Тэрийг нэг цэвэрлэл болчдаг. Айгүй амархан settings руу ороод кэш руу ороод цэвэрлэж болно. Хэрвээ тэгж цэвэрлж учрын бол чадахгүй байх юм бол Google-ээр хаагаад ч гэсэн англиар уншиж чадахгүй байх юм бол хүнээр хэлгээрээ эсвэл incognito-гоор орж агаад нэмэлтээ авчиж болно. Эсвэл шинэ браузераараа өөр төхөөрөмжөөр ороод үзчихэж болно. Тэгээ нэг удаа кэшийг цэвэрлсэн байхад дахиж асуудал толгорохгүй юм аа. Тэгээд ихэнх хүмүүсийн хувьд ямар ч асуудалгүйгээр нэвтрээд шууд вебсайтаас юмаа үзнэ, имэйлээр авахаа болцсон байгаа шүү. За тийм байна. Хэрэг уншлагаа хэмжээ өндөрлөх гэж байгаа бол үнцэнтэй цаг болон энерги надтай хаваалцсан.